сайн байцгаана уу? Октийн подкастын ээлж дугаар хүрч байна. Тэгэхээр 2026 онд манай Октийн подкаст маань залуу охид эмэгтэйчүүдэд урам зориг өгөх түүхүүдийг сурлаар хүргэж эхэлсэн. За тэгээ та бүхэнд энэ удаагийнхаа дугаараар орж байгаа зочноо танилцуулъя. За намайг Баян Жавзан гэдэг. Би Завхан аймгийн их уул суманд 10 жилийн сургуулиа төгссөн. Тэгээд Монгол Улсын их сургуулийн сэтгүүлч мэргэжлэр төгсөөд одоо яг цэвэр эрчим хүчний сэтгүүлч гэдэг мэргэжлэр 1.8 жил ажиллаа явж байна. Уламжлалт болгоод авч явах нэг хэсэг байгаа. За тэр нь болохоор шагаа шидээд өөртөө хийх гэж байгаа ажил үйлстэй ер нь энэ жил ямар байх нь вэ? Эсвэл тухайн цартаа ямар байх нь вэ гэдгээ үзье гэж бэлтцсэн байгаа маа. Тэгэхээр Жавзан маань энд шагаа шидээд тэгээд энэ дээр нь болохоор ингээд юм тайлбартай байхгүй. Тэгэхээр харж байгаа. Чи 26 онд чинь бүхэл юм айгүй бүтгийн шиг санагдаад байгаа шүү дээ. Мэдгүй ягаад чи 25 онд жоохон ядарсан. Тэгээд 26 онд бүх юм сайхан болох юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр 26 оноо бодоод шившээд авч. За 3 ямаа 1 морь. За намсаа 3 ямаа 1 морь. Айламтай гинэ. Ямар ч юм бүтгэн ойлгомжтой. бүтгэн их цагаан айламтай байгаа юм шиг. Захин шидгүү. Харин ахын нэг орчуудгүй 3 юм чи 2 үзчихгүй. Яалч харин энэ онд бүр ингэ зурхаа мэдгүй би аюух зурхаа уншсан юм уу? Дандаа л мөнгөтэй болно. Ажилд тэр хүний атгах төрөлхөд сайн юм байна да. Тэгээ цаанаасаа л нэг ажил бүтгэн их санагдаад байгаа шүү дээ. Бүх юм сайхан болох юм шиг. 2 ямаа морь тийм ээ. Зүг билүү? За одоо хоёлаа харна. Зарим нас байдаг юм шиг. 2 ямаа морь тийм ээ лөө. Айн юм шиг байна. 9 минут удаан жаргана гинэ. Дандаа сайн төлгүүд юм шиг шүү дээ. За ашгүй энэ жилдээ ер нь одоо сайхан жаргалтай сайхан байх нэ. За тэгэхээр хоёул гоо ярианд орё тий. Сүүлчээр ажлынхаа хажуугаар бас их уулын 70 давхар хуушурыг брэнд болгоод явж байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр хүн нэг гэртээ хуушур ингээ хайраад байгаа асуудал биш тий. Бас нутгийн өв соёлтой холбоотой. Тэрийг одоо бизнес болгож ингэж авч байгаа гэсэн. Тэгэхээр анх энэ санаа ер нь яг яаж үссэн юм бэ? Ер нь анхны яг тэр нутагт төгсөн эсвэл манай ээж аав манай эмээ өвгийн хийдэг нэрлдэг нэр нь бол бинтээ ушур байхгүй юу? 70 давхар бин гэж ярьдаг шүү дээ. Бинтээ ушур. Тэгээд анх ингэсэн ковидын үеэр суманд нөгөө машин зогсоохгүй шууд за Улаанбаатараас гараа увс явж байгаа бол увс ортол нэгт суурин зогсохгүй гэдэг нэг юм улсын комиссийн шийдвэр байлаа штэ. Тэгэнгүүт би гинт нөгөө 20 онд бодохгүй наадмын дараа. Окей, ингээд зогсоод байгаа юм чинь Улаанбаатараас гараад 800 км явсан хүнсэн үсттэй. Гингүүтээ би их уулын 70 давхар хуушур гэж пэйж нээгээд Facebook дээр тэгээд 70 давхар гэдэг нэрийг нь болохоор би нөгөө яг хуу 70 давхар бин гэж ярьдаг штэ. Бинтээ хуушур 70 давхар бин гэдэг учраас нөгөө өрөөц байлгах үүднээс 70 давхар гэдэг нэр өгцөө. Улаанбаатарын бол нөгөө 70 давхар хуушур гэхээр юу яшуулган газар юм гэдэг шүү дээ. Тий. Тэгэнгүүт хамгийн гол нь яасан гэхээр тэнд машин 800 км яваад өлсөн тэг хүн за хоол аваа гарсан ч гэсэн өлсөн гэж бодоод пэйж нэнгүүтээ утасны дугаараар захиалга аваад тэгээд хангаан захир дээрээс залгаад ч юм уу те наанаас их уул явж явах замдаа захиалаад тэгэнгүүт манай дүү бит хоёр манай дүү яг 10 11 дэх ангид л байсан баг. Тэгээд ундаг дугаагаар нөгөө төв зам руу хүргээ өгчдөг. Манай гэр болохоор сумынхаа төвөөс хойш төв рүү болчиход штэ. Тэгэнгүүт яг зам дагуу болохоор ундаг дугаагаар хүргээ өгчдөг. Тэгээ нэг наадмын дараа энэ жил бидэд яг нөгөө 5 дахь жил болж ийн гэж үзсэн байхгүй 2025 оны 7 сарын 19-нд анх яг манай сая 5 жил явуулж ийн гэдэг чинь 2020 оны 7 сарын 19-нд тэр пэйжийг нээсэн байгаа байхгүй. Тэгээд дандаа утасны дугаараар захиалга аваад за эхний жил удаа бол яг тэр нэг 20 оны 100 бол ингээл таньдаг хүмүүстэй л зарсан байгаа. За яах ихч нэгэц нөхөд гэл ингээл тэгээд 21 онд болохоор нөгөө сонгуультай жил таарчлуу. Тийм баха нэг ямар нэгэн ерөнхийлөгчийн жил хин нэгний сонгуул таарсан баг. Тэгэнгүүт нөгөө хөдөлгөөн жоохон нэмэгдээд те бас таньдаг хүмүүс маань нэмэгдээд пэйж ингээ явуулаад ингээд явчихсан. Тэгээд 22 оноос эхлээд бүр бүүн болцсон байхгүй юу. Дээрэс нь яасан гэхээр нөгөө болцоохон юмч бас нэг пост хийж өгөөд тэгэнгүүт ингээ хүмүүс нэг хэсэг юу их уулын 70 давхар хуушур нөгөө болцоохны хуушур гэж ярьдаг болсон. Тэгээд таньдаг болоод тэгээд 23 оноос бол бүр ингээд
би ятгаа баг ингээ ачаалаад дийлэхгүй болтлоо ингээд бүүн болоод ихуулд ирсэн хүн заавал энийг идэх ёстой гэдэг мэдрэмжтэй болоод тэгэнгүүт 24 оноос манахаас гадна ингээд хүмүүс хийдэг болоод те ингээд талан давхар хушир гэд нэр аваад хийдэг болоод за тэгэнгүүт нь би яасан гэхээр нөгөө талан давхар хушир гэдэг нэр логон дээрээ оюуны өмч барааны тэмдэгтний оюуны өмч аваад за тэгээд 2025 онд бол одоо их бол бараг 10 20-од газар тэгээд тосон цэнгэл явах замд бас ингээ газрууд хийгдээд тэгээд миний ганц харж байгаа юм тэр манахаас гадна ч маш олон айл өрхийн өрхийн эдийн засагт аюул чухлаар нь нөлөөлж байгаа. Тийм болохоор нэг талаар энэ ч би аюул буянтай ажиллаж бодоод байгаа шүү дээ. Тэгээд яг хаа 5 жил энийг нөгөө нэг брендинг болгох гэж ингээ хүмүүс таниулах гэж ингээл за зургийг яаж гоё авах уу, посто яаж хийх үү, яаж захиалга авах уу. Тэгэл таньдаг найз нөхд ах эгч нараа шеэрлээрээ хүмүүст хэлээрээ гэл ингээл анхандаа удаандаа танилын сүлжээгээр явж агаад болцсойхоо юмч хийгээд ингээ бүр бүүн болгоод за тэгээ явж ажил ингээд нөгөө хүмүүс чи идэнгүүтээ ингээд стори доод хүмүүс чи ингээд за их уулт иршлээ гэл би ч хэлдэг дээ шүү дээ ингээ хөвсгөл татсан бол хөвсгөлийн брэндний юм байна гэл сторид нийгмийн сүлжээнд тавьдаг шиг ингэж авсаар байгаад одоо бол цахны их уулт очисон хүн тэр хуушурыг идэхгүйгээр явна гэж байхгүй энийг идэхийн төлөө ирдэг хүмүүс ч байдаг болсон. Бид нэр тохиолдсон аюу хөвгчлөлтэй түүхүүд өгд юм аа нөгөө нөгөө бид нарыг ирснээ нөгөө би чи надаа дүүнэртэйгээ хийдэг. Тэгээд ингээд надаас жоохон октод байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг хүн ирснээ юу юм талан давхар шаардсан хуушур гэр баха имэнэр байдаг гэж бодсон чинь юу жоохон октод тэгээд тэгээд нөгөө юм уламжлалт хоол шар тос спин гэхэр хүн дандаа юм нөгөө нэг юм өөрсдийнхөө багын дурсамжийг л бодд юм шиг байгаа имэмэн хийж өгдөг гэсэн ээч мэн хийж өгдөг гэсэн тийм тэгээд зарим тохиолдолд манайх чинь нөгөө Солонготын давааны цаана байдаг те. Тэгээд их захны хамгийн наадлын сум штэ. Улаанбаатараас хамгийн ойрхон сум. Тэгэнгүүт хүмүүс ингээд нөгөө архангайн тэрхийн цагаан нуур орчоод тэгсэн чинь нэг удаа ясагч ахын тэрхээс захиалга өгч ийн гэж захиалга өгсөн. Тэгсэн чинь эдрийн гол дээр нэг 2 3 цаг хүлээж байгаа байхгүй юу. Тэгснээ буцаад залгаснаа мэдөө одоо зөндөө хүлээж л ах нь буцаад тэрхийн цагаан нуурлага хуушур авах явъя гэд тэг нөгөө очиж идчихээ буцаж яваад байгаа байхгүй юу. Тэр хооронд чинь 100 гаруй км байгаад байна. Тийм. Дээрээс нь нөгөө хуушураа хүлээгээд оройтчих юм бол хондог хүмүүс бас аюу их болцсон их улсамд. Тэгээд яг анхны бас нэг санаа нь яасан гэхээр нөгөө их уул гэдэг нэрийг хүмүүст хоногшуулах байсан. Надтай ингээд Увсын аймгийн хүн тэгсэн мөртлөө Увс руу жил болгоо явдаг мөртлөө их уул гэж сум байт юм уу гэж асуусан бидсэн байхгүй. Тэгээд би чинь амар шартай тэгвэл тосон дээр зогсдог ядаж 10 машины 2-ын нөхөл зогсоодог болно гэдэг байдлаар хийж эхэлсэн ийм санаа. Тэгээ одоо бол ингээд бүү баян жавцантай баян жавцангуу захны их уул очсон хүн талан давхар хуушураа хийгээд иддэг те бихж байгаа айлт нь очиж идчихдэг ийм брэнд хоол болтлоо хөгжсөн. Одоо жишээ нэг нутгийн ийм брендийн янз бүрийн олон гэм баг штэ. Яагаад заавал ер нь хуушур гэдэг дээр яг тэр нэг зөвхөн хуушурыгаа ингээд нэг одоо хүнд одоо ингээд өснө гэж бодохоос илүүтэй те хуушураа ингээд брэнд олох гэдэг штэ. Тэр санааг хөхөд чинь жишээ нь чамд юу их нөлөөсөн бэ? Яг нэгдүгээрт энэ хуушур байсан нь бас давуу тал байна тий. Энэ хуушурыг бол бид нар анх нөгөө нэг ээж аав маань ингээл найзуудаа эсвэл зочдтой хийж өгөөл тэд нар гайхаад хөө ийм хоол байд юм уу гэл ингэдэг байнгут нь гинт энэ хуушурыг нэрээ ингэж зарж болох юм байна гэдэг санаагаа байгаа байхгүй. Дээрээс нь бас нэг юм юу юм гэхээр их уул тосоо ирж ингэ зэрэгцээ оршдог 2 сум байгаа штэ. Тэгэнгүүт тосон цэнгэлийнхэн чинь нөгөө айгүй дээр үеэсээ ч юм уу те ингээ үйлдвэр байсан ийм том өөрсдөө нөгөө баг тосон цэнгэл хот уйлаастай шиг гэж ингэж статустай гэж ойлгодог хүмүүс байгаа байхгүй. Тэгэнгүүт тос нөгөө багада ингээл олимпиад явахаар тосонгийн нэг хүүхдүүд намайг биднэрт хийжсэн байхгүй. Өө сумын хүүхдүүд гээд өөрсдөө адилхан сумын хүүхдүүд байгаа штэ. Тэгээ ингээ нэг юм өстө нэр тосонгийнхантай яаж үзэлцэх вэ? Юугаараа чадах вэ гэл яг нөгөө хүүхдийн юм нэг юм байгаа штэ. Яаж л олимпиад тосонгийнхны дээр гарчих юмсан гэд яг энэ мэдрэмж маань жоохон яваад байсан юм шиг байгаа. Тэгээд их уулыг мэдхгүй тосон цэнгэлт хондог, тосон цэнгэлт буудалдаг, тосон цэнгэлт хоол иддэг гэдэг ангууд окей энд байгаа 10 машины 2-ын зогсоомоор байна их уулд. Тэгээ энэ нэрийг яаж хоногшуулах вэ гингүүт энэ хуушурыг чинь их уулынхан л хийдэг. Тэр их уулын баг нэг цөөхөн хийдэн те. Баг нь ч юм уу 2 3 баг нь ч юм уу мэдгэлээс хоол юм шиг байгаа. Одоо бол бүхэн мэддэг баг. Тэгэнгүүт энэ хоолоор далхимдуулаад энийг хийж болох юм байна гэдэг санаастай ямар азар миний тархинд гинт гаргаж орсон те. Тий. Өстө юмны тохиолдол бүрдсэн байх нөгөө ковидын үеэр те 2 жил гэртээ байцсан. Тэгээд ковид болцсон. Дээрээс нь ингээд
дүүнэртэй гээ те ингээ бөөндөө хөдөө очивол тавал сургаалаа ингээ байгаад тах юм бас те баг сүултээ хийх ажилгүй юм шиг олоолаа ажил хуваагаа хийчихэрч тэгээд юу хийх вэ гэж бодож байгаад гинт айгүй мэрэгэн санаа төрөл яаж нэг юм жоохон фейсбુક мөг те ингэж ажилтдаг байсан те тэр бас нөгөө мэрэгжлийн маань л ажилтсан байна та санаа хүн болгонд төртэй юм шиг байна. Тэгээд тэрийг нөгөө бийжүүлэн гэдэг өөрөө тухайн хүнээс асрах цаг хугацаа тэгэл нөгөө одоо урам хугарах зөндөө юм гарна уйлах тохиолдол байна. Тэгээд шантарна амар их зүйлийг туулах тэр ингээд юм угаасаа шаардтай юм билээ. Тэгээд жишээ нь одоо чи тэгээ энэ нөгөө нэг зөвхөн хуушур гэдэг гэж ойлгол нэг өөр брэнд гэж ойлгох хөгжүүлэхээр энэ чинь чамаас шал өөр шинэ нуур чадварууд нь шаардж байгаа байхгүй. Тэгэхээр энийг хөгжүүлж байгаа чамд ингээд тулгарч исэн те бэрхшээлүүд чи ер нь юу байна? Одоо жишээ нь чи яг ямар дистаралтайгаар жишээ нь хөгжүүлэх ажлуудаа хийсэн те. Ингээ орц найрлага те нэг ашига бодохоос ер нь юм эхлэн үстэй те. Анх бол ашиг одоогүй юм бэлээ. Ашиг одоогүй гэж байгаа дараа жил нь үнэ нэмсэн чи хүмүүс гайхаад амар ашигч байна шиг гэдэг. Тэгэнгүүт би ингээ бодож байгаа. За энэ үн дээр барайл тэдэн жил явмаар байна гэсэн чинь яг хөө тэр маань бол бас фейлдсэн. Ягаад гэхээр би нөгөө хамгийн түрүүнд ашиг олох, мөнгө олох гэхээс илүү би нэг юм тий энэ сумын нэрийг гаргана гэдэг нь хамгийн түрүүнд явцсан юм шиг байгаа тий. Тэгээд яг хөө нөгөө нэг шар тосыг дангаар нь зарах нэг өөр тий ингээд тэгээд манай багч бас малтай байлгаад байна шүү дээ. Тэр малаа бас зүгээр ингээд хоноор нь ч юм уу махаар нь зарах өөр. Эсвэл би тэрийг хуушур олгоод зарах чинь арай нэг нэмэн үрдэг шингэж байгаа юм байна гэдэг үүднээс зарцсан байна. Болохоор нөгөө шар тоснд хайрж байгаа юм тий. Тий, шар тоснд хайр. Нөгөө хамгийн их зардал чинь шар тосон дээр гараад байгаа шүү дээ. Тэгээд манай гол үнэт зүйл нь юу агаад байна гэхээр нөгөө ээж маань сарлагаас саагаад өрмөө аваад тэс хүүгээ цагсаагаа өрмөө аваад тэрийг хайлуулаад шарц хийгээд байгаа байхгүй. Тэр нь л бидний үнцийг оршоод байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд хэцүү юм байсан 20 онд бол зүгээр ингээд яг наадмын дараа байгаа байхгүй юу. Хөдөө сайхан наадам хийж агаад суманд орж ирэнгүүтээ гинт 19-нд энийг өстө хушир болгох чи тий ийм брэнд болгох чи гэж пэйж нэгээд панк эхэлсэн. Тэгээд тэр жилдээ бол ингэсгийн авцаа 21 онд бололсон чинь яг нөгөө их сургуулаа захимаар төгссөн. Ковидын төгсөөчтэй би чинь. Тэгэнгүүт яг их сургуулаа төгсчөөд ингээд яг 5 6 сараас диплома захимаар хамгаалчаад диплом маань бүр шууд ангаар ирж байгаа шүү дээ. Суманд нэг тэгчээд ингээд хуушураа хийгээ байдсан чинь ингээд 7 сарын сүүлээс эхлээд хүмүүсийн юу юм өс төгсчүүл ингээл хуушурлыгээд байгаа юм уу гэдэг. Тэгэл өс төгсчүүд мэдвэстэй чи хуушурч юм болох юм. Тэгвэл ингэж онд сурах ямар хэрэг байсан ингээл. Тийм. Тэгэл ингээл тэгсэн чинь бас сүултээ бодоодсэн чинь нөгөө ундаг дуугаар манай дүү бас нөгөө хүргэлт хийж байгаа. Тэр чинь бүр төв зам руу иш их уулын эдрийн голын гүүр даваа бүр доошоо нэг 5 км орчимд нөгөө ундаг дугаар хүргэлт хийж явж байгаа. Нөгөө дугуйтаага тормсонд барихгүй унаад. Тэрнээс хойш ер нь жоохон шантарсан байхгүй юу? Йоо ойлгох гэдэг нэг тийшиг. Тийм. Тэгээд ёо бид аюу ордуулсан байна. Сүүлийн нэг жил. Тэгэхгүй гүрчээ босохын тулд одоо ингээд чи өөрөө хамаг юм аа чи өөрөө яг хариуцдаг байхгүй юу? Тэрнээс чиний ингээд бодсон толгойдоо ингээд төсөөлсөн байгаа тэр мөрөөдлийн чинь төлөө өөр хүн тэгэж чам шиг санаагаа зовоож тэ энэ нэгч болов гэж угаасаа бодохгүй мөлий адилхан. Харин тийм. Би яснаа зовлогч дуулаад нэр бидт аюу хурдан юм нулимсны орхон болчихжээ. Юуныхаа гэдэг шиг хуучин бол би өстө нулимсаа үзүүлэхгүй 10 жилдээ тийм сүртэй хүртээс чи одоо бол юм бол уйлчээ гэдэг болсон байгаа юм чи. Тийм. Тэгээд чи дүү чинь нөгөө нэг дугнаа санаа бэрччихээр аюух юу юм бэ? Гайхаад дээрэс нь ингээд нөгөө хүмүүс мэрэгчлэрээ ажилласангүйг л тэгэнгүүт бид хоёр ч яг хойлохна бүх юмаа хийгээлтэй. Бид хоёр чи юу вэ бүр жоохон охтууд штэ. Ясаа хүртэл амар шулаалтай махаа идэт байгаа хүмүүс ингээ гайхаад өөрсдөө бараг сүултээ тэрэндээ гайхаад байгаа юм чи. Яг хөө төлийн мод хаалдаг бол манайд байдаг л байсан ажил заяа. Бүх хөөстөө нэр хоньны махаж ингээл амар шулж мунлал хийгээл бараг те. Тэгэл хоньны мах эвтэл өөрсдөө ундаг дуугаар хүргэл тэгэл хуушуур хийгээл тэгэл ахаар зураг гоё авах те постыг уцаар те гоё ярьж хүний тэгэл авахаас хүсүүлэл амар их ажил болоод тэнгууд сүултээ ингээд хүмүүс ч ингээл мэрэгчлэр ажилласан үгээд гарах би бодсон байхгүй юу. Өөрөө бүх юм дааж хийснээс өөр хүний газар очиж ажиллаж гээд. Тэгээд хамгийн түрүүнд 8 сар гараад за зөвөрн байли ядчил нэг жил ажил хийгээд тэгчээ дараа нь очроо олё гээд. Тэгэхгүй нөгөө бүх төлөө мод унаа те ингээл мах шүл гурил будаа ингээл бүх асуудлыг өөрөө шийдээл нэг хүн ингээд хуушурчин тэ давстай байна гэж хэлэхэд л ингээд сэтгэлээр унаад стресстэй л тэ яг ийм амар их мэдрэмжүүдийг чинь ингээд
Тэр үед чинь юу вэ? 22 настай даахад ганцаараа бол амар төвхтэй ажил байгаа байхгүй. Одоо бол үзэлцэн ингээд орхол таах л да. Тэр үеийнхээ би баян жавцан харахаар янда ядарсан, шантарсан байгаа байхгүй. Тэгээд чи тэгээд тэр үедээ жишээ нь өдөрт та хоёр яг хичнээн цагтаа одоо чинь бэлтгэс эхлүүлээд яг юу ямар хөдөлмөртэй би хэлсэн шүү дээ нөгөө хоньны мах ирнэ. Шулна. Гудалж хөлдөөн. Хэдэн килограмм мах ширчин. Тэр үед бол бүр аюу инээдтэйс юм. Одоо ингээд өнгөрсөн жилдээ 25 онд гэдэг чи би ихтэй хэлсэн ш 5 дахь жил дээрээ тий манай дүүртээр ингээд ярьж байгаа байхгүй. Технологи маань сайжирсан, газын билетийг ашигладаг болсон тий газ ашигладаг болсон. Яаж ч халуун зунаар хоёлоо тэр үед яаж ингээд халуун зун гал төлөө хуушур яриад байсан юм бэ гэдэг байхгүй. Одоо бол газан дээр хуушур яриад байна штэ. Тэгэхэд бит хоёр нэг ихтэй л нэг 30 хуушур хийдэг байсан бол их юм заяо. Одоо бол энэ жил максимумда бит хоёр өдөрт 100 хуушур хийж чадчих байгаа байхгүй юу. Тий анх удаа энэ жил 100 хуушур хийж үзсэн. Тэгээд ингээд яг хөө мэдрэмжүүд нь тэгээд тэр нэг хүмүүсийн гоё байна, гоё хуушур байна, хичээгээрээ ямар гоё залуучуудын ингээд тэгэнгүүт яг дараа жил нь тэр 22 оноос эхлээд манай дүү нөгөө хуушур бас зөрөгтэй тийм гоё шантардгүй дүүтэй байгаанаас гоё баха. Тэр хүн амралтаараа очиж яг хуушураа би даач хийгээд би эндээс нь маркетинг хийгээд би ээлжийн амралтаа аваа очихороо хамтдаа хийгээд ингээ явангууд нөхөр яаж ийм гэхээр нөгөө хуушурыгээ сургалтын төлбөр олоод хажуугаар нь хэрэглэх мөнгөтэй байчингууд аюул дуртай хуушур игээд байгаа байхгүй юу. Тэгээд тасралтгүй 21 оноос хойш тэр хүн баг одоо манай ганц ноохоо те нууцчоор баг ингээд урилын яаж илдэг шаардсан хэр хийхтэй ямар гал дээр хайрхыг баг тэр хүн ингээд идэвшдэг болтлоо хуушур хийх. Хийсэн. Тэгээд хамгийн тод шин гэсэн 24 онд байхгүй юу. Солонгос явж ажил хийн гээд зуныхаа амралтаар виз өгсөн чи виз нь гарцсан. Тэгээ бит хоёр ингээд тооцоо бодож жагаад мэдээ солонгост ажиллах энэ хуушур их хоёр чиг адилхан мөнгө олох гээд байна. Тэгээд чи тэнд очиж ингэж хүний нутагт стресстэй ингэж ажил хийж ахаар те бас нэг газар очиод хин дээр ч очих юм те нэг таньдаг хүн дээр очихлах тэгэл ингээл ажил хийж байгаа өдөршнөө ингэж ахаар чи зарим өдрөө те захиалга хаагц ингээ амардаг те эсвэл зарим өдрөө амарч болдог. Ингээд өөрийнхөө дураар ажил гэртээ унтаж хуушураа хийчих зарим өдөр чи амрах хэсэг нь чиний л асуудал. Тэгээд чи яг сургалтын төлбөрөө ол виз өгүүлэхгүй тулд нэг солонгос руу 10 хоног явжаад тэргээд тэгээ 10 хоног аялчаад ирсэн хүн энэ жил аюу дуртай бас ахиал очиод хуушраа хийж байгаа байхгүй нөгөө шинэ оюутантайгаа ахиа манай нэг дүү оюутан болсон. Тэгэнгүүт одоо 2 хүний төлбөр олно гэдэг хоёр чи. Тийм байдлаар хийсэн. Тэгээд инжилээс бол одоо бүр бид нарт ямар ч ингээд маркетинг хэрэггүй болсон. Манайх нөгөө сумын төвд бүр ингээд зам дагуу биш бүр хоошоо сургуулийн хойно байдаг байхгүй. Тэгээ хашаанд байж байгаа шүү дээ бидэд. Тэгэнгүүт ингээд манайхыг 5 жил идсэн хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүс маань биднийг зорио ирчдэг. Одоо бүр ийм ах トゥ утай болсон тий офс явдаг, офсод амьдэрдэг, эсвэл офсод нутагтай нутаг руугаа жил болгоо очдог тий. Эсвэл байнга цахим руу аялдаг ч юм уу тийм ах トゥ нартай олцсон. Тэгээд бүр ингээд бид нар тийм нөгөө бид нар хэлдэг байхгүй юу. Анх удаа итгэж байгаа бол бити хөргөөрөө тий бити замд авч яваараа яг халуунаар нь идэж үзье. Тэгэхгүй бол нөгөө 70 давхар бинтээ аюу зузаан гурилтай хуушурч нөгөө шүлэн асгарна гэж байхгүй. Тэгээ нөгөө дотор талаасаа шүлэн ингээд гуриландаа шингичээр аюу зузаан түүхий гурилтай юм шиг санагддаг зарим хүмүүс. Тийм болохоор анх удаа эдээрээ идэж үзэж байгаа бол ирээд халуунаар нь идгэж хэлдэг байхгүй. Тэгэнгүүт зарим хүмүүс инжилээс ахуулаа шүү. Мэдээ ах нь тэдэн ушир захи авч яваа нь бэлтжээрээд өө тийм аха хаяг гингүүт танах тэр хойно байшин дээр хэвээрээ эцтэйгээ шууд ирээ авчдаг болсон. Биднэрт одоо яг тийм хэрэглэгч нар айгүй их болсон. Дээрээс нь нөгөө бид нар айгүй их нөгөө ингээд бид нар яагаад зөвхөн 100 хийдэг вэ гэдгээ тайлбарладаг тий. Бид нар ээжийн маань эмээгийн маань шарт дуусчвал шарт байхгүй учраас хийж чадахгүй худалдаж авахар тодорхой хэмжээнд өөр байгаад байна. Тэгэхээр одоо бидний үнц нь энэ л байна гэдэг байдлаар айгүй ханддаг. Тийм учраас бид нарыг ойлгодог, харилдаг айгүй хүнтэй болцсон. Тэр нь айгүй ийм сэтгэлд уюг эсвэл энийг ингээд ядчил зундаа хийгээд ах тэ ашиг олохгүй ч гэсэн юм хүнтэй хайрцах мэдрэмж чи амар гоё юмнаас. Нөгөө сарлагын сүүний шарт ус гэхээр арай юм өтгөнтэй сарлагын өтгөн байдаг тийм. Тэр арай юм гоё бас өөр юм шарт ус. Тий нөгөө хайнагны шарт бас яг манай заханд угаасаа нөгөө Монгол үнэ хайнаг гэж баг цөөхөн айгу цөөхөн дэлгэхтэл сарлагын шардс чинь сарлагын сүүч яалчгүй нөгөө өтгөн учраас айгу зузаа өрөм тогтдог тэр өрөмний хадгалалт нөгөө хураалтаа шалтгаалаад хэр хэмжээний шар буюу шар тус гарах гэдэг чи ахаал нөгөө ийм туршлагатай үнэл хийдэг ажил болчиход байгаа. Тийм байна. Анх
хуушураа хэдэн төгрөгөөр борлуулдаг гэсэн бэ? Одоо хэд вэ? Одоо нөгөө нэг үзэж байгаа хүмүүс бас ингээл Тэр чинь нараа ингэсэн. Тэр чинь анх 20 онд 8,000 байсан. Гэтэ ямар амар шуналтай юм санагддаг бай. Тэр айгу том штеп. Би чинь энийг нэг 15-аас 20, энийг нэг 13, 4 гэж тооцдог баха. Би энэ чинь 15-аас 18, энэ нь 15, 13-аас 15 ч лөө 18-аас 20 ч лөө. За нэг имерхүүл хэмжээ штэ. А4-ийн цаасны нэг талшгал гэсэн үг юм. 5-ын цаас шиг юм шүү. А5-ын цаасаас том оо. Тийм үү? Тийм байна. А4-ийн цаасны одоо 3.2 гэсэн үг юм штэ. Бараг хуваавал зүг. Одоо энэний тал чинь А4 гэсэн үг шүү дээ. Тийм. Гэхдээ энэ чинь нэг ийм хэмжээтэй гэсэн үг. Урт нь яг энэ шиг гэсэн үг. Анх 8,000 байсан. Тэгээд дараа жил нь яагаад вүлээ 11,000 болцсон юм аа. Тэр ковидын дараач бол нэг махны үн аюугаа өгсөн өслөө. Тэгээд 11,000 болцсон. Тэгээ байж байгаа тэгсэн чинь 23 онд билүү 16 нөгөө манай дүү очоо хийснэ ээж тэгсэн гэж л мэдгүй яагаад л 16,000 болцсон явж исэн гинт. Тэгээд би нөгөө анх удаа тоо бодж үзсэн тэр 16,000 байхгүй юу. За одоо өстө шаардсан тэдэн грамм, махан тэдэн грамм, гурлын тэдэн грамм ийм гэж бодож нэг тоо гаргасан 16 байсан байхгүй юу. Тэгээд 16-гаар нэг 2 жил хийсэн баха. Тэгсэн чинь гинт манай нөгөө пэйж дээр хүмүүс комент бичээд юу яриад байгаа 20,000 гэсэн гэдгсэн чинь нөгөө 24 онд ч нэтлэн гэсэн үг. Хүмүүс нөгөө хажуугаар хийж байгаа айлууд маань 20,000-аар зараад байна гэд. Тэгэнгүүт ингээд бид нар одоо тэд нарыг ингээд те 16,000 болгох юм чи хаашаа энэ те. Тэгэнгүүт бодож байгаа. За тэгвэл энэ үнэ ядаж 5-6 жил барина шүү гэд дүүтгээс дөө бараг гэрээ хийж агаад за яг ингээл хүмүүс 20,000-аар зарж байгаа чи 20,000-аар зарна тэгэл одоо өстө яг энэ дэрийг хүрээчлээ тэгээ өссөн. Тэгэхээр бодсон чи юу бараг 200% нэмсэн өөрөөсөө жоохон иччихлээ. Тэгээ хоширны үнэ хэдэн жилийн хугацаанд амар өссөн чинь материалын үнээс гадна нөгөө хүн цагийнхаа аюу бас тооцогдсон шүү дээ. Тэгэхээр ер нь тэр хавцаа гарахаа тэр чи одоо бараг хэдэн хошуур нийлүүлсэн байна юм тий. Дээрээс нь 2 хошуур хайрхад нэг 20-30 минут болоод байна. Яг нөгөө хэрийг гал хэрийг шар тостой байх гэдгээс шалтгаалаад байгаа байхгүй юу. Гэхдээ ер нь л нэг 20 минут бол хамгийн бага та хайраад байна. 2 хошуур хайрах. Тэгэхээр чинь өдөрт бараг 100-аас их боломжгүй болчиход байна л та. Хэвээ хүнээр нүдэд ингээ хийвэл яа гэх гэсэн шүү дээ. Одоо чи ингээ үндсэн мэрэгжлийн хажуугаар одоо л нөгөө амралтын өдрүүдэд ингээд зарч байгаа тий. Тэнгүүд эндээс авах нөгөө санаа нь болохоор зарим үед одоо манайхан зөвхөн нэг ажиллаа л хийгээд байвал ингээд тий ингээд ингээд болох юм байна гэл. Гэтэл ажлынхаа хажуугаар юм хийх гэхээр жишээ нь ингээд тэрийг нэх одоо нэг бол их ажил орох байх гэж боддог ч юм тий ингээд заавал ингээд амар одоо жишээ нь олуулаа байж ажлынхаа хажуугаар дахиад нэг одоо гарааны бизнес эхэлдэг ч юм уу тий. Тэрийг айгүй ингээд томоор хүн дээр бодоод идэм байх. Тэгээд жишээ нь чиний хувьд ингээд аль алийг ингээд зэрэгцүүлээд бас хөвгөтэй авч явж байгаа хүний хувьд бид нар өөр зүйлүүдийг туршиж үзэхэд жишээ нь тий нэг юм одоо хандлагын юм барьж байгаа даа шүү дээ. Тэрийг яаж давах уу тий жишээ. Чиний хувьд юу гэж бодож байна? Гэтэ харин нөгөө таны хэлснээр аюу сайн дүү байна тий. Тэр хүмүүс яг тасралтгүй тэр 100 бид нэр хуушраа ихстэй гэдгийг хийгээд яваад байгаа нь сайн байна. Дээрэс нөгөө Улаанбаатар тий гэдгийг болохоор бид нар тий сумдаа л хийнэ гэж би бас бодоод л байдаг гэсэн. Тэгсэн чинь хүмүүс нөгөө нэг Улаанбаатар тийгээ чи авч идийгээд заримдаа бүр ингээд манай дөрөв залгаад мэдөө гэртээ хийгээд гаргаад тэр гочоод авчигээд ингэж аваад идэг. Тэгээ бид нар анх нодлон намар уржин намар юм да тий. Цэцэрлэгт хүрээлэн дээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр ингээд нэг юм газрыг нэг хүн хажууд нь байгаа ингээд түрээслээд бас л яг зөвхөн амралтын өдрүүдээр урьдчил захиалга аваад ингээд хуушур гарсан ч хүмүүс аюу дуртай байсан. Тэгээ нөгөө үзэгчдийн өсөлтөр гэдэг шиг яг өөрсдөө өнгөрөөсөн болох байх. Гэхдээ ингээ хүмүүс нөгөө өөрсдөө ингээд хийгээч гэдэг болсон болохоор хийчихэр нөгөө биднэрт хэрэглэгт нөгөө 5 жилийн маань хийсэн тасралтгүй байсны маань өөр шимээр биднэрт яг хэрэглэгч байгаа тэр хэрэглэгчийн маань дийлэнх нь Улаанбаатарт байдаг хүмүүс л байдаг байсан юм л да. Тэгээ тэр хүмүүс маань ингээд урьдчилж заавал захиалга өгсдөгөө мэддэг очиж авах юу гэж хэлэх ёстойгоо ойлгодог те. Хэд ямар хэмжээгээр идэхээ хүртэл мэддэг хүмүүс байгаад байгаа учраас тэр нөгөө суурь нэгдүгürt нөлөөлсөн баг. Хоёрдугаарт одоо жишээ нь
эдийн засгийн хувьд би жишээ нь ажлынхаа хажуугаар ийм хийхгүй бол бас хэцүү шүү дээ. Бараг ингээд манай түрээсийн байрны үн те бараг бидний цалин шиг болчиход байгаа байхгүй. Тийм учраас бэлэн надад 2 оюутан дүү вэ те. Энэ хүмүүс ялгаагүй жишээ нь цагийн ажил хийх болдог ч юм уу те. Ийм шаардлага байгаад байгаа учраас цагийн ажил хийсэн хуушраа хийсэн хоёрод бид гуравт хуушраа хийсэн хамаагүй дээр болчиход байна шүү дээ. Тийм болохоор маш зөрөгтэйгээр хийгээд байгаа. Дээрэс нь яг 5 өдөр ажиллаад 2 өдөр хуушуур хийхээр яг ядархал баг. Жохон ядарддаг юм байлээ өмнө харсан. Одоо бол энийг айл болох нөгөө те эрүүл магадгүй шоудах болоо ч юм уу те. Шоудахын оронд ажлын өдрийг тамарчаад 2 өдөр хуушуур хийх надад хэрэгтэй байгаа учраас одоо нөгөө хувийн амьдралаа зохицуулж сурах гэдэг шүү дээ те. Дээрэс нь нөгөө шоудаж уулздаг хүмүүстэйгээ би хуушуур идэнгээ уулзаж болоод байгаа байхгүй. Жишээ нөгөө хүн чинь нөгөө шоудахтаа биш зүгээр уулзаж байгаадаа л асуудал байгаа байхгүй. Нэг пи уухтаа ч юм уу биш те. Зүгээр ингээд тэр хүнтэй уулзахдаа эсвэл нэг хүнтэй кофе уух ажил байгаа штэ. Тэр ажлуудаа би дандаа хагас бүтэн сайн тавьдаг болох гэдэг чинь. Ягаад гэхээр нөгөө хуушуур идж байгаа бас хүмүүсийн маань ялангуяа Улаанбаатарт ирж байгаа хүмүүсээ харахаар нэг багадаа 60-аас 70% нь дандаа миний таньдаг ах トゥ, миний найз нөхөд, миний ажлын хамтрагч нар ингээд бид нар шиг ингээд бинийгаа таньдаг юм гоё ихч дүүс ах нартэй ингээ хүмүүс байгаа байхгүй. Тийм болохоор нөгөө ажлын яриа байсан ч тэр эсвэл хувийн яриа байсан ч тэрдээ эсвэл зүгээр нэг юм удаан уулзаагүй хамаатан дагаж тэр хуушуур хингээ бид нар уулзчихад байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаасаа энэ мэдрэмж маань энэ нөгөө харилцааны энэ асуудлууд маань шийдэгдээд байгаа болохоор бас нэг талаасаа бизнес юм шигтэй ингээд аягүй ашигтай болчиход байгаа. Тийм. Аягүй олон талаас нь энэ хуушуурыг ашиглаж байна би бүр. Ажлын үтээхэд ингээд тоглоом шоглоомор за чи хуушуур өгөө гэдэг тохиолдол айгүй их байна. Түрүү ингэж яас ярьж байна л да нөгөө нэг манайхаа ингэж бас нэг юм хандлага ба шүү. Одоо гарааны бизнес эрхэлж байгаа ч юм уу те стартап хийж байгаа эсвэл өөрөө ингэж бие дагал бас ингээл бид нар чинь ер нь одоо байгаа Монголын эдийн засгийн нөхцөл ингээд залуу хүмүүс амьдрах гэж амар хичээж байгаа байхгүй. Тэгээд ингээд стартап хийнгүүд нөгөө юмны эхлэл чи угаасаа л айгүй тийм ядуу зүдүү хэцүү байдаг шүү дээ. Хүний нөөц баг тийм оруулж байгаа хөрөнгө оруулалт баг тийм маш бага хөрөнгөн дээр өндөр бүтээмжтэй ажиллаж ижил тэр ингээ ажлыг ер нь бол босгож байгаа байхгүй юу. Тэгмүүд тэрийг ойлгохгүй чи ийм хийж байгаа юм уу ийм юм байхгүй гоо гэж айгүй хэцүү заяа. Тэгээ чам дээрээс тэр хандлага гарсан байгаа байхгүй юу. Чи ийм их сургууль төгсөж хуушур хийж байгаа юм уу гэдэг. Гэтэл тэр чи хуушур биш ингээд бүхэл бүтэн сумаас урцчлах тийм бидний сэтгэлгээний хувьд ингээ айгүй халих хэвээр юм шиг надад сэтгэл төрж байгаа байхгүй юу. Яагаад ийм ингээ хандлага жишээ нь байгаад юм чи бодож байна те. Ер нь юу гэж бодож байна тэр чинь. Нэг шархаа чи яаж байна. Нэгдүгээр л ингээ бодохоор яг би нөгөө давхар сэтгүүлчийн мэргэжлэр яваад байгаа болохоор арай илүү өөрийнхөө сэтгэлийг хуураад ч юм уу эсвэл өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг тэжээгээ яваад байж магадгүй. Гэхдээ миний яг тэндээс авж байгаа мэдрэмж эсвэл миний яг тухайн амьдралын нөхцөл байдлыг бас ойлгох хэрэгтэй байхаа. Тэ би ингээд 12 сар ажил хийгээ за дундаж цалингаар бодоод ингээд хажуугаар нь Улаанбаатарт амьдраад тэгхийн бол би 2 дүүхээ төлбөрийг төлөхгүй байхгүй ээж аваар төлөх байх л та. Тэр нь хуушур хийхгүй бол тэгэхээр энэ нөхцөл байдал чинь нэг талаасаа би ингээд хуушур хийгээд байгаа юм шиг мөртлөөсөө яг манай 2 дүү одоо л хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүмүүс бас ингээд хөдөлмөрийн үн цэнийг мөнгөний үн цэнийг мэдрээд байгаа байхгүй юу. Тэр нь надад аягүй гоё өгөөжтэй санагддаг. Дээрээс нь би танд хэлсэн шүү дээ ингээд нөгөө хүмүүсийн баярлалаа гэдэг мэдрэмжтэй эсвэл ямар мундагийн ямар гоё бүр хичдүүсээр хийдэг юм уу гэдэг энэ жоохон өгнүүд л хүнд ингээд нэг юм амар гоё уран болоо яваад тийм шиг байна тийм. Тэгэхээр яг энэ мэдрэмжийг мэдхгүй эсвэл ямар нэг юм нөгөө нэг юм эхлүүлээд ингээд тууштай яваад хийгээд үзье ч юм уу тийм нэг юм зориг гаргаж байгаагүй хүмүүс бол мэдхгүй баха. Яг муухайгаар хэлэхэд хүн яг нэг тийм мэдрэмж миний мэдэрч байгааг бусад хүмүүс мэдрэхгүй л асуудал байгаа. Чи тэгээд одоо нөгөө нэг хүмүүсийн юм хэл амнаас болж бас ингэ сэтгэлзүйч хэцүү байсан юм байна шүү дээ. Тэгээд тухайн үед чамд ямар мэдрэмж төрж ирсэн? Чи тэгээд тэрийг ер нь яаж давж гарсан бэ? Тэр үед ийм илүү шахлагч нь бас аюу хэцүү шүү дээ. Тэр үед бол бууж өгсөнд орох байхаа. Би тэр хуушурыг хийхээ болоод ажил мэргэжлэрийн ажиллана гэдэг Улаанбаатарт ирж ийн гэдэг бол бууж өгсөн л баг. Гэхдээ дараа жил нь хийсэн. Гэхдээ зунал хийсэн тий. Тэрний дараа жил хийсэн. Одоо бол эсрэгээрээ хүмүүс ингээд тий тэгж хийсэн хүмүүс ч юм уу тий
баярлалаа. Тэ их уулын энэ хуушурыг брэнд болгож өгсөнд баярлалаа. Ингээд энийг олонд таниулсанд баярлалаа гэд. Одоо жишээ нь ингээд мэдээ хуушур чинь л олох юм уу гэдэг хүмүүс хуушурыг чинь мэрэн гэж ярьдаг л байгаа шүү дээ. Угсаа ойлгомжтой. Тийм мэдрэмж байна. Гэтэ яг анх бол үнэхээр бууж өгөөд ятраад тэ нэрэж тэр нь үнний юм шиг тэ мост төгсчөөд хуушурчин болж байгаа шиг байгаад тэгээ бууж өгөөд ирээд мэрэгчлэрээ ажиллаа ингэж явж итэл хавар болгоот за ажиллаа хий тэ эндийг нөхөр ингээд тэ бай төлбөрөө олон яах уу гэж сууж яснаас тэнд очиж хуушур хийгээ бийдсэн тухтай юм байна да гэж хийндээ зөрөг өгөөл очсон. Тэгэхээр үнэхээр бууж өгч байгаа ч гэсэн ингээд яг тодорхой хэмжээнд өөр юм хийгээд ингээд явж итэл идгээд ч юм уу эсвэл яг энэ тэр нөгөө анхны зорилго нь хуушур хийхдээ биш их уул гэдэг нэрийг ойлгуулах тал байсан. Их уулын хуушур гэдэг нэг тийм суманд их уулын гэдэг нэг юм хүн болгон мэддэг те нэг юм сайхны бодгоны сайхны хайраг гэдэг шиг сайхан гэдэг үг булган гэдэг үг орж ирвэл хайраг бодогддог шиг захны их уулын хуушур бодогддог болгоё гэдэг тэр мэдрэмж маань л ингээд тасралтгүй явсаар байгаа шантарсан ч гэсэн хэсэг хугацаанд засварлаа ахиад буцаж очивол те ингээд явуулсан л юм байна гэж одоо бодохоор хараад байгаа. Чи ер нь одоо ингээд нөгөө шантарсан үедээ ч юм уу те сэтгэл зүй ингээд бүр хямраад ингээд хэцүү болж байсан үе байгаа юу? Таа штэ ёо. Тэрийг яаж давсан бэ? Би гэхдээ нэг аюу их депресстэй амар сэтгэл зүй асуудалд ороод уцад дуурахад зочдөг тийм мессеж ирэхээр стресстэй байжгаад. Тэгээ нөгөө би чинь юм уламжлалтын иймэрхүү уламжлалт анагаах байна тэр дараа илүү сонирхолтой. Тийм болохоор нөгөө уламжлалтын эмчтэй очиж үзүүлсэн чинь бид энэ стресснээс үүдэлтэй ходоодны чангаралтай болж эхэлж байна. Эн чинь нөгөө ингээд за би зүү тавиад те ингээд ходоодны чангалыг чинь энд суллаа гэхэд энэ ахаал стресс гэх юм бол ахаал болохоо байдаг. Гэтэ ер нь явандаа ингээд явах юм бол нэгдүгээр ходоодны хорт авдар үүсгэх нь хоёрдугаар энэ ямар ч имжлэгдэх боломжгүй. Энэ бол дандаа сэтгэл зүгээс болж өвддөг ходоодны юм чангарал өвчин гэд. Тэгээд ингэж амар стресст ч юм бодгоо болоо баянж авцан гэж хэлэнгүүт битгүй яасан чи эсвэл би тийм амар нэг шийдчихэр ингээд тис өөр хүн шиг боллоо шийддэг нь яг миний нэг юм өөр хувийн зам баг. Тэгэл нөгөө бүх намайг стрүүлжсэн бодожсэн бүх юма зүгээр л ингээд бодгоо болцсон. Би бүр тэрийг гайхаад хэдэ одооч ингээд юу ч бодгоо болцсон. Эсвэл тэр зүйлийг ингээд нэг юм хүндээр хүлээж авах болцсон. За энэ стресс төлчлээ те. Одоо тэгээ би яах те. Угаасаа ингээд болохгүй юм чин дээ. За энийг болох байлгүй дээ гэдэг ингээд нэг юм юу ч ингээд амар адгаж болохгүй эсвэл тэрнтэй тэмцэх гээл үзэлцэх гээл ингээд те нэг юм өөрийгөө зовоохоо болцсон. Тэр үг надад аяг чухал санагдаад байна. Тэгэхээр аминдаа айгу хайртай хүн байна да те. Одоо ч өвдөг болох гэдэг нь гэхээр гинт тэрийгээ болж чадчихна гэдэг бол би бүр амар өөрийгөө хөөгч ямар сони юм бэ гэдэг. Тэгвэл яг гоо чиний хувьд нөгөө аюул тийм сэтгэл зүйн бас хүчтэй юм байна. Шууд нөгөө тэрийгээ ингээд хаагаад болж чадна гэдэг. Тийм би ер нь жоохон тэрнээсээ хайдсан шүү дээ. Би ингээд яг ингээд нэг юмд ингээд байж байгаа. За ялангуяа нөгөө миний ийм хувийн харилцаа байгаа шүү дээ. Хайр дурлалын ч юм харилцаа би ингээд аюу их ингээд тоглоол ингээл явж яваалтай ингээд сэтгэл гаргаал ингээд явж байгаад нэг шийдчих юм бол тэр чигээрээ ямар ч хувирлгүй, ямар ч өөрчлөлтгүй тэгэл зүгээр хэмиг болж чаддаг жоохон хүнд баха. Эсвэл хүмүүс итерхий хатуу байдаг гэж магадгүй. Эсвэл би яг ингээд энээсээ л өөрчлөхгүй шүү гэсэн нэг зарчим ингээд тохирч байгаа юм бол өөртөө ч жоохон хатуу ханддаг төрлийн хүн. Тэр маань нэг бодлын сул тал, нөгөө бодлын давуу тал. Тэгтээ баланслаа явах тэгээд хэтрүүлчихгүй бол болгойлгүй дээ. Одоо чи ер нь ойрын хугацаанд юу зарж байна те 26 онд ер нь яах төлөвлөгөөтэй байна. Тэгээд дараагийн анхаарах асуудлууд чи ер нь юу байна гэж бодож байна те. Гой зорилгынхаа талаар хоёлаас жоохон яриа л та те. Тэгтээ 25 оны сургамж юм шиг байна. 25 он ч бас хүнд хүртэл холигдуулж үзлээ. Тэр 25 хүмүүс миний өдөө хүртэл амьдэрсэнтэй нэг маш сонирхолтой амар хүндчлээсэн. Тэр нөгөө 25 оноос авсан сургамж нь ийм л юм байна. Гэхдээ амьдрах л үнэн. Амьдрахгүй гэд би ингээд нөгөө сайн дураараа би энийг сурмааргүй ингээ хүн сурхаа болж болно шүү дээ. Тэгэнгүүт нөгөө амьдрах нь угаасаа үнэн сонголт байхгүй. Үнэн тэ ингээд амьдрах л ёстой. Тийм учраас нөгөө ажил жишээ нэг байхгүй энэ ажлыг яана биш зүгээр нэг хийх нь үнэн болно би хийх нь үнэн. Тэгэхээр зүгээр
асуудалтай гаж бэ. Ажилтайгаа чи нүүр тулах хэрэгтэй минь гэдгийг айгүй ойлголоо би 25 онд. Тийм учраас би ажлыг бол одоо ингээд амар их ажилтаа хэцүү байна ш. Ажлаа эндээ л гэж боддог болсон. Ажил дээр үл тэ. Тэгэнгүүт амьдрал дээр бол яасан гэхээр за ямар ч гэсэн өнөөдөр хэцүү байна да. Маргааш өглөө босоод амьдрандаа гэж боддог болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө таны саяны хэлж байгаа ажил өөртөө зөөлөн байх хэрэгтэй гэдэг шиг би яг боддог юм гэхээр би жишээ нь өнөөдөр мөнгөний проблемтай байвал би гинт суглаа хожвол эсвэл гинт нэгэн тэг кинон дээр эсвэл үлгэрд гардаг шиг надад алт өгөөл тийм мөнгө өгөхгүй нь ойлгомжтой баг бодит байдлаар үнэхээр ойлгомжтой байгаа учраас би зүгээр ингээд тэг багаар тэг ингээд багаар л тэрний араас системтэйгээр ингээ явах нь чухал юм байна гэж бодоод байгаа чинь өр байвал те эхлээ баг өрнүүдэд төлөө дуусгая те эсвэл ажил байх юм бол за газ хурдан хийх үдэ хийгээд аргын юм дээр жоохон цаг өгөө суучи гэд нэг юм өөрийнхөө жоохон менежмент байхаас гадна өөрийгөө таны хэлж байгаа шиг яг ингээ жоохон хайрлах хэрэгтэй юм шиг байна те хувийн амьдралаа цаг гаргах хэрэгтэй те ямар сайндаа ажил хийдэг баснаас бараг хэцүү болцоонд явснаа санахгүй байна гэдэг чинь тийм болт юм уу тийм тэгэхээр ядаж нэг юм тэг ингээд хүнтэй тухтаа суугаа юм ярих чиглэлтгой завтай болмоор би тэгтээ тийм завыг бол гаргадаг баг. Тэгтэл ингээд нөгөө удаан суухаар нуруу хөл өвддөг вэ ажил йогонд явж эхэллээ. Энэ маань дэвшил юм байна. Энийгээ таслахгүй ингээд супер ингээл юм шинээр сурахаас илүү ажил йога таслахгүй байх нь миний хувьд айгүй том зорилт болчихсон шүү дээ. Тийм тэгэхээр ажлаа дуусгаад амьдрахгүй юм байна угаасаа. Тэгэхээр ажлынхаа хажуугаар амьдрахынхаа хажуугаар ажиллаа ийн гэдгийг л аягүй ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тийм подкастер ингээд тийм одоо ойр дотныхоо хүмүүсээс ингээд түүхийг мэдж байгаа хүмүүсээс л юу нэг сурж байгаа шүү дээ. Энэ хүнийг иймэрхүү үнцгтэй юм бид нарт ингээд яриа санаах байх гэх. Тэнгүүд үндсэн санаа нь заавал нөгөө инфлюенсер олны танил байж ич түүхээ хуваалцал тэгэл нэг орсон юмаа өөр газар жоох өөрчилж яриад ингээд хитгэн хүнтэй юм шиг ингээд байгаад итгэдэг. Тэр хүмүүсийн түүхэл чухал юм шиг тэг ингээд одоо олон хүүцэх юм шиг гэтэл энэ Монголд амьдарч байгаа одоо 3 сая гаруй хүн болгон чинь дотроо нэг зовлон тээж байгаа хүн болгон чинь ингээд саад бэрхшээлээ туулаад амьдарч байгаа. Ялангуяа Монголд яг өнөө цагт би бүр ингээм амар залуу хүн байж амьдрах амар сорилттой байгаа бид нар. Тийм үед ингээд бид нар нэг нэгнийхээ ингээд тэ заавал ингээд нэг амар одомод олны танил биш байсан ч гэсэн нэг нэгнийхээ ингээд үгийг сонсоод санаа аваад тэгээд амьдрах чинь бас айгүй гоё юм байна гэж бодоод байгаа. За хоёулаа ерөөдөө ярилцлага өндөрлөе. Тэгээд одоо энэ удирдлаас эхлүүлээд бид нэр ингээд одоо энэ канвасан дээр оролцсон зочдынхоо одоо ингээд биднэрт дурсгал болгож нэг одоо тий нэг юм санаа гоё өгүүлбэртэй одоо дитэн үг шиг тийм үг тийшэнтэй бичиж ингэж үлдээгээч гэдэг ингэ хүсэж байгаа байхгүй. Тэгээд эхний одоо орсон хүмүүс маань ингэ бичсэн байгаа. Тэгээд чи ингэ өргөшүүлээ бичээд ингэ гар хэсгээ зураад тэгээд хамгийн сүүлд нь бид нэг ингэ офисийнхоо хоймортой үлгэх юм байна. Бодож жоод жоохон муухай очтой тэгтэй гайг бах уу. Тий өөр бичих төрстэй л одоо хүмүүс байх юм чинь. Тэгээд нөгөө нэг өмнөх дугаар сараа орсон байхгүй юу? Жавзаа сараа бас мэднэ. Тэгээд бид гурав ч нэг ангийнхан нэг ангийнхан тий. Тэгсэн чи сараа ингээ биччихсэн. Яана алдаатай бичсэн байх үү? Яа нэрээ тийштэй тэр шиг нөгөө алдаатай бичихэр бол нөгөө хүн гаргадаг юм уу гэсэн тийм муухай таатай. Тэр чигээрээ өлөхдөх байгаа маань. За юу ч вэ? Сараагийнхыг уучрахыг хуулж байгаа юм шиг. Тэ жоохон толгомдаад та шүү. Бодож байгаа л ер нь саяны ярьсан юм чинь ингээл чиний ойрын хугацааны ингээл тэ бодож байгаа. Тэндээсээ ингээл чи өөртөө зориулаад бичсэн ч бол. Эсвэл ингээд энийг одоо санамсаргуу тохиолдлоор манай подкастыг сонсох залуу охидууд тэ зориулсан ч бол. За хайр. Бүр баяжгаар зарнаа. Гэрээсээ. Статистик гаргая. За чи энийг өөрөө гоё уншаад ингээд. Оо хай. Холон молгоо засуу. Түрүү хамгийн их ярьсан юм альчи те амьдрах нь л үнэн. Тэгэхээр аль болох өөртөө тухтаагаар амьдраарай. Тэгээд хамгийн гол нь чи цор ганц хүн гэдгээ битгий мартаарай. За баярлалаа. Бичиж өглөө.
Тэгээд подкастын маань дугаарт оролцсон жавзаатаа ингээд манай Child Many ингээд нэрийн календар байгаа 2026 он. Тэгээд энэ дотор нь болохоор манай ингээд сайтын тэгээ одоо мэдээ сурвалжлага бэлтгэж байхдаа авч байсан ингээд зургуудаар ингээд сарсараар ингээд оруулчихсан. Ямар гоё. Мэдээллийн ерөөхдөө сан гэсэн үг. Тэгээд ширээн дээр нь бас ингээд байх календарынхаа дээжээс бас. За баярлалаа. За тэгээд хүний эрхийн цагаан толгой гэдэг юм ном байгаа. Бас энийг бэлгэлээ. Энэ намын дээжээс бас үгүй одоо жишээ нь ингээд те гэр бүл нийгмийн анхдагч нэгж бөгөөд төр хамгаалах хэрэгтэй гингүүд ингээд өөр хэлтэр те хятад одоо солонгос өөр ямар гэдэг ингээд хэлтэр байна. Энэ намын ингээд дээжээс бас Хүний эрхийн мэдрэмжтэй хүн байхыг хичээнэ. Тийм амлалт өхөн цаашаа ингэхдээ хичээнэ. За энэ ухаанлыг бол байнга ашиглана. Ширээндээ ажлынхаа ширээн дээр тавина. өөрийнхөө амьдралаас те гоё сурсан хүнд хэцүү зүйлээ гэдэг бас ингээд хувийн юмнуудаа нэлээ ярьлаа. Тэгээд манад ирээд гоё урлаг хүлээ аваад түүхээсээ хуваалцсан жавзаатаа бас маш их баярлалаа. Дүүгээ үнэлээд тодорхой хэмжээнд би болыг хэлмээр нь хайрлаад энд суулгаж байгаад маш их баярлалаа. За сонсогчдоо үзэгчдээ тэгэхээр подкастын дугаарыг түрээд өндөрлж байна. Тэгэхээр та бүхэн энэ подкастаас хамгийн их таалагдсан хэсгүүдээ бас комментээр сэтгэлээр бас бичээд те бас адилхан бас одон тулж байгаа гэж магадгүй сэтгэлээр бичээд коммент унших ямар байдаг вэ? Хоёроос хайж тийм. Тэгэхээр ингээд бичиж үлдээгээрээ тэгээд энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Оо, аяг стоптэй. Алгасч хайгуу дуртай. Юм л ингэж байдаг те. За